Та ч одоо юм хардаг гэдэг нь шүү дээ. За сүнс сүүгээ хардаг. Сүүгийн ер нь ямар байд юм бэ? За нэг айхтар ч бас нэг болсон сүүгийн хардаг. Яг ер нь бол ийм бүрэлдсэн зэрэглээ гэж боддог шүү дээ. Тийм л юм. Энгийн үед таарахад бол одоо ийм зэрэглээдсэн нэг юм явдаг. За нөгөө өөр өмсгөлөө өмсөх юм бол бас ингээд юм хүмүүс хайх юм бол бас нэг жоо арай өөр юм харнаа. Гэтэ чинь бүгд нэвтрүүлэг биш шүү дээ. Тэгэхээр одоо Монголын одоо энэ сүүгийтэй кино хийгээд байгаа хүмүүс сүүгээрөө ер нь дөхүүлж гин үү? Яг хөө тэгэл угаасаа уран сайхны нэвтрүүлэг байх хэрэгтэй шүү дээ. Уран сайхан тийм байж ижил. Яг тийм бүрзгэр юмыг бас ер нь бол тэр нь баг тэр алт амьлах цаг л ер нь дөхөндөө хөө. Амьлах цаг чинь л ер нь ийм сүмс юм яваад идэв шүү дээ. Яг хэлэхэд. Ер нь л тийм. Нөгөө хөгжөө нуучаа тий. Яманда хорогдол тий. Ягаад тэгэхээр Монголд нөгөө хорогдол гэдэг чинь яг бид нар ахуйд байдаг. Тэгэл ягаад л нөгөө алтан цав дээр юмд хорогдсон байна. Тэр хорогдсон юм заавал явуул энэ төр гэдгийг тэр чинь бидэртээ амьдралтай ойрхон болохоор ингээд жоохон зарц их. Манай Монголын аим шиг нөгөө бас давхар юу вэ гэхээр нөгөө хөгжмөр их тон тий. гэж юм гээ тий. Тэгэхээсээ илүү яг тийм бодит юм чимээ шуугаан байхгүй. Тэр аим шиг гэдэг чинь ерөөсөө юм чимээ шүү дээ. Заримдаа ингээ хинтч тохиолдонд чи ингээл санамсаргүй ингээл орц руу орохол ингээл гой цасан дээр ингээ алхаад ших гэвч гинт нэг ард нэг юм байгаа юм шиг байдэн шүү дээ. Ших гэж зогсоо эргээ харахад юу ч явахгүй. Ингээ ших явахаар тэр цасны чимээ өрлөх өөр хүн алхаад байгаа юм шиг мэдрэмж гэдэг шиг тийм юм байвал гой санагдаад идэг. Тэр алт амьлах цаг чинь тийм шүү дээ. Тэр алтуу цагт ингээ явах зүгээр юм дорооч дураад идэг үстэй нэг. Тий. Тэр мөр ингээ сонсох нэг арцаагаад идэв шүү дээ. Надад тэг санагдаад идэв. Тэгээд бас нөгөө Нандин Эрдэнэ кино шүү дээ. Тий. Тэр ээжээс бас амар байна. Яг тэр чинь нөгөө Монгол ах хүн байгаа учраас ингээ харчин суудчих ингээ явчихдаг шүү дээ. Яг тэр ээжийнхээс бодсон чи шууд нөө. Тэгээ ингээд толинд ингээ хардсан шүү дээ. Тэр бас би зүгээр тэгж бодсон шүү. Тэр кино бас ингээд нөгөө харагдж байна гэдэг чинь нөгөө их хүн чинь нөгөө өрн муу явахаар нөгөө сүмсээ тавьж өгдөг. Тийм зүрлэл бах л да тий нариулж байгаа санаа. Тэгээ ингээ хөрх ингээд ихийн сэтгэл санаа зовоод ингээ муу явж байгаадаа ингээд яана энэ минь яана энэ. Гэтэ Монголын хүмүүс ч ер нь эд хөрөнгөнд гэхээсээ илүү үр хөвгттэй айгүй их хорогддог шүү дээ. Тийм үү. Сайн яваадаа биш. Дундуухан яваадаа, хэцүү яваадаа эцэг хийсэн самар тайван байдгүй гэдэг шиг л багхгүй юу та.